Do they have a chase? Чи сая 3 тоглохдоо ялсан уу, ялагдсан уу? Би нэгдэн ялсан. За. Тэгээд одоо хэдийгээр авсан. За амжилттай. За танаа хүү юу охин уу тэнцэд оролцож байгаа юм. Аль цэцэрлэгт явдаг вэ? 50 дугаар цэцэрлэгтэй байдаг. Хэдэн жил жилж байна? Одоо 2 дахь жилдээ явж байна. Энэ төгс нүүдэл явдаг үү? Тийм төгс мөдөл явдаг. За хүүхдийн шатар тоглолт сурснаар хэр өөрчлөлт авч? Илүү сууд сураад байгаа юм болов? Илүү юм яриа нэг зэгцтэй боддог болоод байгаа юм шиг санагдаад байна. За анх удаа тэмцээнд оролцож байна. Тийм анхны тэмцээн. Хүүхд шатар тоглоод хэр өөрчлөлт гарч байна? Оо, айгу сэтгэн бодох чадвар нь шал ондоо болж ирдэг юм лээ. Мэдэгдэж байна тийм Ааха. Юм хүмүүсийг айгу гоё дараалалтай ингээд зүгс. Старатаа Тий. сууд. За төгс нүүдлийн талаар хэр сэтгэлтэй байдаг вэ? Дайжгүй шүү. Одоо түрүү жил сурсан. Энэ жил 2 дахь жилдээ явж байна. Багш нар ч гэсэн их сайн залуу хүмүүс байдаг. Яг их сайн дайжгүй байдаг шүү дээ. Эцэг ихтэй байн холбоотой байдаг. Энэ тэмцээнд танаа охин орж ийн, хүү орж ийн. Хүү орж ийн. Аль цэцэрлэгт явдаг вэ? Якимана цэцэрлэг. Тэгээ бэлтгэл анги анх удаага оролцож байгаа. Цэцэрлэгээс 6 хүүхэд оролцож байгаа гэсэн тэгээд одоо харандаа. Хэр удаа явж байна одоо шатрын гүлүүд? Шатрын гүлүүд 11 сараас хойш явсан. Тэгээд өөрөө гайгүй авьяастэйс билгүй ямар ч гэсэн тэгээд цэцэрлэгээ төлөөлөд оролцож байгаа. За танаа хүү охин аль нь оролцож? Охин аль цэцэрлэг вэ? 256. За хэдэн жил хичээлж байна шатрыг? За жил гарan Энэ төгс нүүдэлт тийм. Өнгөрсөн жилээс л явж байсан. За хэр амжилттай байдаг? За яг сайн мэдгүй л анхны тэмцээнд орж байна. Анх удаа. Сая 2 тоглолт явуулчлаа шүү дээ тийм. Ямар амжилт үзсэн гэж. За яг тэр талаар сонсоогүй. Сонсоогүй. Одоо гарч ирэх нүлэгээл байж байгаа. Хүүхд шатар тоглосноор өөрчлөлт орж ийн үү? Яг жоохон бодох юм арай ихсэж байгаа шүү. Тэгээ арай нөгөө чөлөө цагаараа ядч нөгөө бас нэг жоохон оролдоод идэг учраас арай гар утас мэдсээс арай орж ирнэ. Тиймэрхүү байдалтай байх боломжтой болоод байна. Жилд нөлөөлнө гэдэг байгаа шүү дээ. Тийм тэгээд цэцэрлэг дээрээ ч гэсэн нөгөө арай илүү олон төрлийн юмар явж ивэл арай зүгээр болоо гэж байна. Тэндээс хацаа эцэгшүүнийг ээжийг аваад зүгээрээс бид цоцрээд явнаас яанийг аваа. За аль цэцэрлэгт явдیں۔ 61 Танаа цэцэрлэгээс хэдэн хүүхд оролцож байна? 2 надтай нийлээд 3 За цэцэрлэгийн авраг болж ирсэн үү? авраг болж исэн. Мундаг. Хэдэн жил хичээлж байна цэцэрлэг шатраа? 2 2 жил. За. Бид доош. Шатрал тоглох ямар байдгийг? гоё. За. Өмнө нь ямар тэмцээнд орж ирсэн? Зөндөө 8 тэмцээнд орж исэн. Тийм үү? Ямар амжилт үзүүлжсэн? Нэг удаа улсын авраг болж исэн. Ямар мундаг юм бэ тийм ээ? За. Сая хэдэн удаа тоглосон? 3 Гурван нажсан. хоцсон. Уруулын зан хоцсон. Ямар мундаг. За амжилт хүсье. Ялагчлаараа. Баярлалаа.
чиний өмнө хийж байгаа ч тийм. За аль цэцэрлэг явдгийг. Аж 97. За сая хэдэн удаа тоглосон? Өрөө. Дөрөв тоглож байгаа юм. За тэгээд ямар амжилт үзүүлсэн? Хожсон уу, хожигдсон уу? Ачаагүй. Хожиг байгаа. Оо яасан. Сайн бэлдээг байсан уу? Өмнө нь тэмцээнд орж ирсэн үү? Араагүй. Анхудаа орж байгаа юм. За шатар тоглох ямар байдгийг? Гоё. Гоё байдгийг. За чи хожлоо шүү заяа. Хадаа тиймээ гинэ. Яа өрөө. За миний дүүгийн нэр хин гэдэг. Тэсэтэ. За хэдэн настай? Ханатай. 5 настай. Хизээ анх шатар тоглосон болсон. Ээжтэй. Нэг жилийн өмнө үү? Хаа? Оо ямар мундаг. Хаан сурсан? Хэн зааж гисэн? Хаахан. Хэн зааж гисэн? Хаахан. За сая хэдэн удаа тоглосон? 31. 31 удаа тоглосон юм. Тийм их үү? 3 хүн тоглоогүй. Ээжтэй. Хурдан. Худлаа ирээд. Яахгүй би. Тэгээс хожсон уу? Өсөн. Амар мундаг. За амжилт хүсье. Тэмцээнд орж ирсэн үү? Оржсэн. Ямар тэмцээнд орж ирсэн? Барт ариг багш. За ямар амжилт үзүүлж ирсэн? Ямар амжилт үзүүлж ирсэн? Тэмцээнд дөрүүлж ирсэн үү? Сая хэдэн удаа тоглолч юу? 3. 3 хожсон уу? Удаагүй. Хожиг байгаа. За. Жаахан бэлтгэл муу байсан уу? Амжилт хүсье. Танаа охин хүү оролцож байна уу? Манай хүү оролцож. За аль цэцэрлэгт 93-д оролцож шүү төгс нүүдэлт хичээлдэг үү те? дээ. Хэдэн жил хичээлж байна? Энэ жилээс л хичээлж. Өнгөрсөн намраас хичээлж. За тэгээд анхныхан тэмцээн үү? Анхны тэмцээн тий. Хэр амжилттай тоглож байна гэж байна? Сая Одоогоор 2 ялцсан 3 дахь хогтойгоо тоглоод явж байгаа шиг. Тий. тийм ээ. За Тэгээ нөгөө гаднаас нь тэр дүнгийн хараад зогсоо тий. шатар тоглолт сурснаар хүүхдэд ямар нэг өөрчлөлт гарч ирнэ. Өө тийм манай хөхт их тийм шатарт их дур сонирхолтой болчихно. Тэгээд их тийм юу гэдэг сууж сурдаг юм банаас. Тэгээд айгу ирээдүйд хөгжих үндэс суурийн тавьж өгд юм байна гэж бодчих. За хэн зааж гисэн шатар? Манай сургалтын дэдэг. Тийм үү. Сая хэдэн удаа тоглосон? 2 удаа. За яасан? Ялсан уу? Хожсон уу жаа? Тэмцээ. Аль цэцэрлэг явдгийг? 112. Чи хэдэн настай юм? 6. 6 настай юм уу? Сургуульд орох настай болсон юм шүү дээ. Хизээ шатар сурсан? Олон жил. Олон жил болж байгаа юм уу? Оо за. Ямар тэмцээнд оролцож ирсэн өмнө нь? Өмнө нь Тий. уралдаан. Ямар уралдаанд оролцож ирсэн? Ямар амжилт үзүүлсэн?
цэцэрлэгийн авраг. Ямар мундаг. Сая яаж тоглох вэ? 3 тоглохдоо хожсон уу? Хожигдсан уу? Хожигдсон. За амжилт хүсье. Миний дүү сая 3 удаа тоглочихгүй 4 удаа тоглочихгүй. 3. За 3-нд нь ямар амжилт үзсэн? Хожигдсан уу? Хожигдсан ямар мундаг тий. За баяр хүргэе. Өөр ялагчдаараа заа юу. За. хамгийн чухал тохиолдолд хаалтын ажлаа нэгэн бэлэн боллоо. За бүгдээ одоо цуусгаа хаалтын ажлаа орцгоё. Яг хамгийн зөв суучгаа үгүй. Тосгоо шанад болно шүү. За хаалтын ажлаа илүүхэд эхлүүлж төгснүүдэд сонгогийн төвийн ерхий захир шатрын спортын мастер дэлхийн шатрын холбооны ард зүйч багш зөвхөн Монгол Улсын шатрын холбооны дасгал зөвлөлийн зөвлөлийн гишүүн өдөр зөвхөн Сингапурын мөрч байна. Миний хэмжээтэй их хөрөсөж үлээ. За хүүхдүүдээ өнөөдөр тэмцээнд амжилттай тоглосноо. Бүгдээрээ хоч чадсноо. За одоо бэлтгэн хүүхдүүд бүгдээрээ шагналтаа аваад гоё зураг